зөвшөөрлгүй гэж яриад за энэ ийм эрүүг эрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 27-гийн 1-ийн 2-ын 1-т шинжилгээ заавал хийх тохиолдолд заасан байна. Заавал хий. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүг эрэг хэн шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хууль, дээр дурдсан хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батсан цогцол шинжилгээ хийх журамд заасан энэ эрх зүйн зохицуултын өрөөнд зөвшөөрөл авна гэсэн ийм эрх зүйн зохицуулт байхгүй. Харин заавал хийх эрх зүйн зохицуулттай. Өөрөөр хэлбэл миний дээр дурдсан эрүүг эрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 27-гийн 1-ийн 2-ын 1-т дараах тохиолдолд шинжилгээг заавал хийнэ гэдэг нэгт гадны нөлөөгөөр эсвэл с жигтэй байдлаар нас орсон тохиолдолд заасан байна. Тэгэхээр энэ болохоор заавал хийх шинжилгээ болохоор зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр гадны нөлөөгүй гэж үзэж эцэг эхнээс зөвшөөрөл аваагүй задлан шинжилгээ хийсэн гэсэн үг юм уу? Хууль заасны дагуу задлан шинжилгээ хийж байгаа. Та бүхний зүгээс гадны нөлөөгүй гэж үзэж байгаа юм. Тэднүүсийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа. Дээрээс нь эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль, шүүх шинжилгээний тухай хууль заасан шинжээ томцог гэдэг шүү дээ. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа л биднээс хэлнэ шүү дээ. Одоо л хэлэх боломж байхгүй. Тэрийг нь одоо хүртэл яагаад тэгээд хүүхийнхээ цогцыг харж чадахгүй байгаа, авч чадахгүй байгаа, яагаад тэгээд зугтаалгаад байгаа гэдэг юм асуугаад байгаа шүү дээ. Энэ ер нь яагаад арга хэрэглэх боломж байхгүй юм бэ? Арга хэрэглэх өчтөр очиод үтцсэн, ёслоо хийсэн. Нуруу дээр улааш гэдэг байна гэсэн юм. За энэ чинь шүүхийн шинжилгээний тусгай мэдлэг шаардсан шинжээ чимчийн дүгнэлтээр тусгана. Тэгээ би одоо төрүүлээд ийм шарх сориг байсан гадны нөлөөтэй нөлөөгүй гэж дүгнэх боломж байхгүй. Яагаад гэвэл энэ нас орсон шалтгаан нөхцөл болон бусад зүйлийг шүүхийн шинжилгээний ерөнхий газрын туслахаа мэдлэг шаардсан эмч гаргадаг. 13 цагаас арга ирэх камер имчилгээ үзүүлнэ гэж байна шүү. Энэ яхан зөвхөн арга ирэхэд үзүүлэх нь нээлттэй байлаар хэл мэдээл олох болох уу? Арга ирэхэд л үзүүлнэ, оролцогчдод л үзүүлнэ. Оролцогчийн хүсэлтийг хангаж байгаа байхгүй. Эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуулинд оролцогч гэдэг ойлголт байгаа. Тэр ойлголтыг хүрээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ хэргийн оролцогч. Тийм учраас оролцогчийн хүсэлтийг эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуулийн 15-ийн 4-ийн 1 заасны дагуу хангасан. Тийм учраас оролцогчдод үзүүлнэ. Талигагийн өөрсдийн хамтад одоо шинжээчийн дүгнэлт дээр л тэр тусгадаг баг. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа хариуг үндэслээд бас мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Зарим нэг хэвлэл мэдээлэл дээр уул шахны хатгалгаатай байсан энэ төр гээд мэдээлсэн байлээ. Шүүх шинжилгээний дүгнэлт бол гараагүй байна.